Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэг. Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга, сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк, онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт шинээр хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэмээн эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх үүргийг тусгажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад зааснаар хүн амын зарим бүлэг гэдэгт дараах иргэдийг хамруулан ойлгоно. Үүнд жирэмсэн болон хөхөл хүүхэдтэй эмэгтэйчүүд, нэрай хүүхэд үржлэн авсан, 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, насанд хүрээгүй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настай иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн багтана. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах. Эсвэл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл. Эс үйлдвэр гаргасан нь тогтоогдсон. Ажилтан ажилд орох үедээ боловсрал, мэрэгжил, мэрэгжлийн төвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон болон аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй их ганц бие эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно. Ажилтнанд амрах, хооллох завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асархад зориулан тэгээс 6 сар хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй ихэд 2 цагийн 6 сараас 1 хүртэлх насны түүнчлэн 1 нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардлагатай хүүхэдтэй ихэд 1 цагийн завсарлага нэмж олгоно. Ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асар завсарлагыг ажлын цагийг богиносох хэлбэрээр олгож болно. Өөрөөр хэлбэл энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан үндслэлээр ажлын цагийг богиносгосон, ажилтны цалин хөлсийг цагаар эсвэл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ноогдох цалин хөлсөд тэмцэх хэмжээний олгохыг ажил олгогч нэмж олгодог. Эхэд жирэмсний болон амарцны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амарцны амралтыг 140 хоногоор тооцож заавал олгоно. Эцэгт шинээр төрсэн хүүхдээ асрахтан зориулан ажлын 10-аас доош өдрийн чөлөөг ажил олгогч олгож тухайн хугацааны дундаж цалин хөлсөд тэмцэх хэмжээний олгоор олгоно. Өндөр хөгжилтэй орнуудад цалинтай чөлөөний эдийн засгийн үр нөлөөг үнэлэх туршилтын судалгааг хийсэн бөгөөд тус судалгаагаар эцэг эхэд хүүхдээ харж асархад олгодог цалинтай чөлөө нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадваржуулж цалин хөлс, орлого, ажлын туршлага, ажиллах хугацаа, хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээс эсвэл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно. Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажилуулахыг хориглоно. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтоох 146 дугаар зөвлөмжийг дагаж мөрддөг. Хөдөлмөрийн тухай хуулиар 15 наснд хүрээгүй хүнээр 142-ийн 3, 142-ийн 5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог. Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжилгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шудраг бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг төвчшгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно. Баян-Онгор аймгийн прокурорын газраас Тус аймгийн Хүрээ-Марал сумын иргэн цээгэгч бага насны 12 настай дээг хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад дээн морноос унаж хэвлийн битүү гэмтэл бөөрийн язрал бүхий хүнд гэмтэл бидээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иргэн цэн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр өөрийн их насны морийг хөлслөх зорилгоор 12 настай дээг хүүхдээр их насны морио унуулж улмаараа уг хүүхэд морноос унаж эрүүл мэндэд бөөрийн язрал, хэвлийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан байна. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч цэн үндэсний их баяр наадмын тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 12-д заасан уралдаанч хүүхэд нь морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулан 1 жилийн ослын даатгалд хамруулсан байна. Мөн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны 4-ийн 2-ийн 5-ийн 3-д заасан тусгай зориултын хамгаалтын малгай, цээживч, өвдөг тохооны хамгаалт зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус зөрчиж, хурдан морь унуулж, түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд цээг гин буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Мөн хохирогчдээ хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч Ц эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлсэн болно. Шүүгдэгч Цэд холбогдох хэргийг үйл баримтаас үзэхэд бага насны хүүхдээр хурдмаар унуулахад тавигдах стандарт хууль дүрмийн заалтыг нийт уяачид ягшлал биелүүлж байх. Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг нэн төрөнд тавих. Энэ талаар хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналтгүй тавьдаг зэрэгээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүхт өгнөж уг хэргийг шийдвэрлэжээ. 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтооно. 15 нас хүрээгүй хүнийг урлаг спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр эсвэл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно. Ажил олгогч насан туршаагүй хүнийг ажилуулах хугацаанд түүнийг 18 нас хүртэл нь 6 сар тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Эрүүл мэндийн үзлэхийн зардлыг ажил олгогч хариуцна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй. Ажил олгогч тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах болгохыг хориглоно гэжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаар тохирох хэрэглэгдэхүүн гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх чөлөөг тэгш шийдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоногдох хөрөмж, материал, хэрэгсэл, програм хангамж, орчин нөхцөл үйлчилгээг хэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас бүтэн бус цагаараа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломж тарах хэмжээг авна. Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. Аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих орон тоо тутамд ноогдох төлбөрийн хэмжээ нь төлбөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд занд төлнө. Ахмад насны хөдөлмөр эрхлэлт. Ахмад настан тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно. Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Ажил олгогч ахмад насны хүсэл дээр ажлын цагийг богиносгож, бүтэн бус цагаараа ажиллуулж, эрүүл мэндэд нь харьшлахгүй өөр ажилд шилжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. Үүнээс гадна ахмад насны тухай хуулиар ахмад насны хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй ажиллах гэрээний дагуу ажиллах бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7-гийн 6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно. Монгол улсад гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон харилцааг энэ хууль болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. Анхаарал тавьсанд баярлалаа.